2019 оны өвөл нийслэлчүүдийн нүдийг бүлтийлгсэн нэг үйл явдал нь төв талбайг тойрсон боржин чулуунууд юм а. Нийт 396 ширхэг боржин чулууг 151 сая төгрөгөөр хийсэн иргэдийн шүүмжлэлд өртсөн. За тэгвэл тухайн боржин чулуунууд нь нэг л өдөр гарч ирсэн шигэ мөн нэг л өдөр гинт алга болсон түүхтэй. За тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн автобусны буудлын дээр 12 ширхэг боржин чулууг байршуулсан байна. Хүний хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудлын дээр боржин чулууг байршуулсан иргэдийн зорчих хөдөлгөөнд ихээр саад учруулж байгааг иргэд хэллээ. Тэрэн дээр бол хотоо хөгжүүлэхгүй дээ. Би бол тэгж харамсаж байна. Энэгээр одоо энэ дэр хэн суухгүй шүү дээ хүн. Тийм ээ. Бас ингэж яхаар бас энэ хотоо хөгжүүлээ сайхан юу бол цэцгэжүүлэх ч юм уу тийм ээ. Ер нь энэ ард түмнийхээ төлөө юм хийвэл өгнө хэрэг л болох таах гэж бодож байна. За гайхчихлээ л да. Бас ийм юу яагаад энийг тавьсан болоо гэж би бодож ирсэн л да. Энэ хүмүүс суудын болоо ч гэж бодлоо. Гэхдээ арайш манай хүмүүс ингэж суухгүй байхал та тийм энэ дэр. Би харин айгүй олон гэгнүүлээ тавьсан байх юм. Хайрын мөнгө байгаа да ярд хүмүүндээ ядаж одоо амьдрал тааруу хүн ч юм уу тийм ээ. Тийм хүмүүс тос дэмжлэг үзүүлэлт өгөн зүгээр л байх гэж бодож байна. Гэтэ ер нь бас Улаанбаатараа тогтчуулбал бас тийм ээ. Одоо энэ тэнд зам бас хагаргаа мах зөндөө байгаа шүү дээ. Тэр мэрийг тогтчуулбал өгөн зүгээр байх л гэж бодож байна шүү дээ. Шал дэмий хийгээд ах юм одоо. Одоо тэгээ дугуун зам маань олигтой хийж чадахгүй тэгээ халтурдаал. Ягууны зам дээр зүгээр бодог асаал хинчил тэрийг хөвөлнө штэ. Тийм үстэй. Тэр ийм зүйл хийж байхаа оронд арай өөр өөрөөр сэтгэдээ. Хасаа дугуйтгаа хаанаас ирсэн бэ? Энэ нөгөө нэг иргэдийн зарчих хөдөлгөөнд хэр саад болох бол гэж бодож байна. Энэ ер нь саад болж штэ энэ одоо ингээл ер нь яг ч энийг тавьсан бол. Энийг тэр хойтлын цагдаагийн хилцээс төцнүүд энд буулахгүй гэж энэ шулууг тавьсан юм байна. Хилтээр юу гэж бодож байна? Ядруухан л юм. Энийг аваад одоо тэгээд өөр юм тавьдаг ч юм уу. Ядтаа хогийн саваа их болгомоор л шүү дээ. Ягууны зорчих зам дээр. Орж исэн чулууг одоо өвгөн Сүхбаатарын талбай дээр байсан шүү дээ. Энэгээр ингэж байж ямар ч боо мэдүүд тест. Хүмүүсийн нөгөө явах алхахад ер нь хэр саад болно гэж байна. Саад бодлоо яа одоо энэ ингэж ийм үнэтэй юм чи одоо энэ газар ингэ тамиаргууд биш шүү дээ. Мэдгүй. Тэстэ боо мэд. Энэ их л үнэтэй юм оруулж ирсэн гэж би дуулж ирсэн болохоос яг юу. Зурагтаар нэг мэдээгээр явж ирсэн шүү дээ, тий. Тэрний хооронд одоо өөр юм л хэрэглэмээр л ах юм. Боо мэдтэй одоо. Иш ясаа хүнд хэрэггүй л идэх шүү гэж тий. Хүүхдээ авч хаад ядаатай тойрч гарч явхад. Гэхдээ энийг тэгэл яг хотын үзэмжлэл гэж авчир тавьдаг юм болоо да. Ши яад юм л да. Ингээ автобусны буудлаа байх нь ч юм те. Өөр тэр талбай малбай дээр байсан бол арай зөвхөн. Зохиосныхоо газар дээр байвал арай итэг харагдах л да. Түүнээс үл яг автобусны буудлаар ингэ тавьж гэдэг хэрэг. Хүн амтны нэг хөгжлийн бэрхшээлтэй тэр тийм хүмүүстэл тэгэл мэгэлчихгүй бол чулуу ингээд тавиад энэ буудлын дээр ингээд тавиад бас тийм юу байдаг ч юм уу ч юм уу сайн мэдэхгүй дээ. Нэмэр ч юм аль эсвэл хүн суух ч юм уу тийм юм. Энд чинь бид нар чинь ингээд сууж байгаа автобус ингээд 2-3-аар ингээд хүрээд ирэнгүүт нэг яалсан сууж ингээд чихэлдэл ингээд явангууд энийг баг дамж ингээд баг ингээд ойчих юу ихтэй л явж байгаа чихэлдэл тийм л үү. Гэхдээ энэ дээр ингээд нэг тийм чулуу тавиад нэг нэмэргүй хахалагч төсвийн тэр мөнгө тэгээд бас тэгж үрээд байна гэдэг бол хэцүү л. Баянзүрх дүүргийн автобусны буудлын дээр байрлуулсан 12 ширхэг боржин чулууг хизээ яах гэж ямар зорилтоор ашиглах гэж байрлуулсан бэ гэдгийг тодруулахад Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс автобусны буудлын дээр төцнөд байршуулахгүй тулд эдгээр боржин чулуунуудыг энд байршуулсан гэдэг тайлбарыг өглөө. Тухайн үедээ 151 сая төгрөгөөр бүтээж байсан эдгээр боржин чулуунууд хотод өнгө үзэмж нэмж иргэдэд хэрэгтэй байхаас илүүтэй гайвуулж байгаа нь тун харамсалтай.